Нэгдэхний мэдээлэл улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэхгүй өргөн мэдүүлсэн улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах агуулгатай улсын хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хилцэх хэсгээр санал хураалт явуулж олонх нь дэмжлээ. За хуралдаанд нийтдээ 101 гишүүн оролцсноос 57 гишүүн дэмжиж 44 гишүүн эсрэг конопт дарсан юм. За харин улсын хурлын гишүүн оюун эрдний зүгээс энэ хуулийг цаашаад хилцгээр болсон нь Монгол улсад дарангуйлал тогтох эхлэл боллоо хэмээн шүүмжиллээ. Парламентын засаглалыг бэхжүүлэх улсын их хурлын гишүүдийг бас хариуцлагатай ёс зүйтэй ажилдаа цагтаа ирсдэг, эрдсэндээ ороод саналаа өгчдөг, асуудлаа хурдан шийддэг байгаасаа хууль зөрчдөггүй байгаасаа гэж их одоо хүсэж байгаа. Улс төржөөгүй би. Тийм болохоор санал хураалтанда бүрэн оролцъё гэж байна. За. Тийм юм байхгүй шүү. 101 гишүүн оролцсноос 57 гишүүн зөвшөөрч татгалцсан 44. 56.4% саналаар Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хилцэхийг дэмжиж гэсэн санал хураалт дэмжигдлээ. За ийхүү санал хураалтын өмнө хэлсэн улсын хурлын даргын гишүүдэд нөлөөлөх гэсэн оролдлого боллоо гэдэг шүүмжлэлийг дагуулж улсын хурлын гишүүн оюун эрдний зүгээс Монгол улсын ерөнхийлөгчийн өчигдөр хэлсэн үг болоод их хурлын даргын үйлдэлүүдийг түүхэнд хараар тэмдэглэх ёстой гэлээ. Монгол улс дарангуул руу шилжиж байна. Алхамаар. Бямб цогцшиг улсын их хурлын дарга нь улсын их хурлынхаа халдшгүй байдлын эсрэг өдөржин шөнөжин 7 хоног ажиллахын тулд завсарлага аваад парламентыг авчиж хатган дээр тавиад ерөнхийлөгчд авчиж өгсөн хамгийн түүхэндх ичгүүртэй түүхэнд тод тас хараар будагджүүлдэг ийм одоо спикер. Ингэсний үр дүнд энэ их хурл дотор гэмт хэрэгтнүүд нуугдаж хаагддаг, зүхтаж байдаг ийм одоо болцоог бүгдийг хаана гэж үздэг. Энэ дөрвөн заалтаараа хэрэгжүүл ямар үр дагавар гарах юм. Хоёрыг хэрэгсэхгүй болгоод хоёрыг авч үлдвэл ямар үр дагавар гарах юм. Ийм зүйлүүдийг бол нэлийн нээлттэй ярилцаад магадгүй энэ парламентын хугацаанд бас хэрэгжүүлэхгүй гэж болно. Ирэх парламентаас эхлээд хэрэгжүүлдэг. Яг гэвэл альва парламент өөртөө зориулж хууль гаргаж болдоггүй. За улсын хурлын чуулганд 101 гишүүн оролцож 25 гишүүн эрсээ бүртгүүлсэнгүй. За үүнээс эргэн зөрөг ногоон намын 4 гишүүн бүгд дэмжинэ гэдгээ илэрхийлж байсан ч Батуулд Замира нарын коноп намын даргын мэдээлэлээс зөрлөө. Харин үндэсний эвслээс 2 гишүүн чуулганд оролцоогүй бол Хүн намаас Наранбаяр, Найдлаа, Ган зориг, Игнасан нарын 4 гишүүн чуулгандаа оролцож эсрэг конопыг дарсан бол намын дарга дорж ханд тэргүүтээ бос гишүүд нь байсангүй. Зарим ардчилсан намаас 14 гишүүн эсрэг, 19 гишүүн дэмжсэн бол Монгол ардын намаас 36 гишүүн дэмжиж 20 гишүүн эсрэг саналыг өгсөн юм а. За чуулганы санал хураалтад оролцоогүй гишүүдийн хувьд хоёр талтай байр суурьуудыг илэрхийлж амжсангүй гэдэг тайлбарыг өгч байна. Заавал нэг талд гарч туг барьж тоос манруулж асуудал шийддэг зүйл ерөөсөө байхгүй. Цаг үеийн нөхцөл байдал дээр хувь хүн тухайн цаг үед давхар ажил давхцах эсвэл асуудал одоо өөр ажилдаа байх гэдэг. Би бас олон одоо ажлууд байсан учраас хоцорч орж ирсэн учраас санал хураалтанд оролцсонгүй. Гэхдээ зарчмаа биелж шүү дээ. Энэ хууль энэ өөрөө талцал хуваагдлаар шийдэгдэх хууль биш ээ. Энэ өөрөө ойлголцол зарчмаар шийдэгдэх ёстой хуулиа. Зэхүү улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхэн ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл парламентын босхийг даваад байна. Цаашлаад дөрвөн шатны хилцүүдийг өөрнөж батлах хэсгийг шийдэх юм а. Мөн хууль санаачлагч нь аль шатанд өргөн барьсан төслөө эргүүлэн татах хэрэгтэй юм. За гэхдээ Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс энэ хуулийн төслийг буцаан татах бодлого гэдгийг илэрхийлж байгаа билээ. Иймээс ч парламентын дархлаанд халтай гэж үзэж байгаа бол хилцүүлгийн явц зүйл заалт тус бүрийг наривчлан хилцэж ямар байдлаар томьёолох вэ гэдэг нь улс төрийн халуун сэдэв болоод байна.